Сайн байцгаана уу итгэлийн ахын дүүсээ. Энэ сайхан шинэ өглөөний шинэ 7 хоногийн мэндийг хүргэж байна. Эзний үгээр уулзаж байгаадаа баяртай байна. Тэгээд энэ сайхан хүндэт үүргийг эзний үгийг хуваалцах энэ боломжийг олгосонд бас эзэн бурхандаа талархаж байна. Тэгээд энэ 7 хоногийн туршид та бүхэнтэй эзний үгээр итгэлийн талаар хуваалцаж бурхны гайхалтай авралын төлөвлөгөө болон бидний амьдралд бэлдсэн бурхны гайхалтай тэр итгэлийн дуудлага асын харааны талаар та бүхэнтэйгээ хуваалцах болно. За энэ цагийг эхлэхээс өмнө хамтдаа эхнээс нь дуустал эзэн өдөр тухайлтгой хэмээн залбирцгаая. Эзэн минь та энэ үгийн цагийг өрөөж сонсож байгаа хүмүүсийн дээр болон ярьж байгаа миний дээр таны ариун сүнсний тослогоо өдөрдмж дүүрэн байлгаж өрөө гэж танд даатхан Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За тэгэхээр өнөөдөр би та бүхэнд Еврей номын 11-р бүлгийн 1-ээс 7-р ишлэлийг уншаад тэг хамт хуваалцъя. Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал. Харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Учир нь урдын хүмүүс түүгээр гэрчлэлийг хүлээн авсан гэж. Бурхны үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог. Итгэлээр Абель Каиныхаас үлэмж дээр тахилыг бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвхт байсан гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Хэдийгээр тэр өгсөн боловч итгэлээр ярьсаар байна. Итгэлээр Энох үхлийг үзэлгүй дээш аваачигдсан. Бурхан түүнийг дээш аваачсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдахынхаа өмнө бурханд таалагдсан тул гэрчлэл хүлээн авчээ. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь бурхан руу ирж буй хүн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгчдад тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө хөөх чавдрыг сүсэглэн бэлдсэн бөгөөд тэр түүгээр дэлхийг яллаж итгэлийн дагуу зөвхт байдлыг өвлөгч болжээ. Амен. За би та бүхэнд бэлхэн маямын орчуулгаар уншиж өглөө. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол итгэлийн тухай. Итгэл яагаад чухал вэ? Бурханд бидний итгэл яагаад тийм чухал байдаг юм болоо гэдэг асуултанд бас өнөөдөр хариулахыг хүсэж байна. Итгэл бол үнэхээр Бурханы биднээс хүсдэг тэр зүйл баг. Итгэлгүйгээр Бурханд таалагдах боломжгүй гэж бас хэлж байна. Бид нар Библийг хуучин гэрээг, шинэ гэрээг бүхэлд нь ер нь ингээд харах юм бол итгэлээр Бурхан өөрийн хүмүүсийг аврах тэр гайхалтай итгэлийн тэр бэлэг нэгүсэл гэсэн ийм арга замыг Бурхан авралын төлөвлөгөөндөө ашигласан баг. Би тэгээд заримдаа жоохон гүнзгий бодох дуртай л та. Ер нь итгэлийн талаар. Мэдээж хүн болгон итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс яг энэ итгэлийн талаар эзэн нэгэн цагт нухацтай бодож үзсэн л баг. Тэгэхээр яагаад биднийг итгэл Бурхантай ойртуулд юм бол итгэлээр яагаад бид нэр аврагдд юм бол? Ямар нэг зүтгэлээр яагаад аврагдж болоогүй гэх мэт асуултууд төрдөг. Тэгээ би заримдаа боддог. За манайх ингээд 2 хүүхэдтэй жишээлбэл те. Бага хүн маань одоо 4-тэй, том охин маань 8-тай гэдэг ч юм. Тэгээ хүүхдүүдээрээ их төсөөлж боддог л та. Заримдаа бодож үзээд их инээ төрдөг. Тэрний юу гэхээр ингээд за одоо юу гэдэг нэг настай жоохон хүүхд ингээд хэрвээ гинэт аав ээжтэй итгэхээ болчихвол яах болоо гэж. Мэдгүй төсөөлөхөд маш хэцүү. Тэгвэл хүүхдүүдийг бидний ингээд хайр татдаг нэг шалтгаан бол тэдний итгэл байдаг. Тэд маш цагаан цаас шиг ямар ч эргэлзээгүйгээр аав ээжтэй итгэж
тэр зүүн совин тэр бүх зүйлээрээ түшгэлж байгаа байдал, итгэл бол үнэхээр хайр татдаг. Биднийг бас тэр хариуцлагыг мэдрүүлдэг. Бас бид нэр тоглоом шоглоомор ярьдаг жоохон хүмүүсийг стресс тайлагч гэж. Тэгэхээр итгэл бол ийм гэгээлэг сайхан зүйл. Тэгэхээр итгэлгүй хүүхэдгээ төсөөлөгдөхгүй байгаа даа л да. Маш хэцүү. Яг хүнд амьдралын хүнд хэцүүг үзсэн ч юм уу нэг тийм одоо өнчин өрөөсөнж гэдэг юм уу ингээд хүүхдүүд бол мэдэгддэг. Яг ингээд нүднээс нь харцнаас нь бас гаргаж байгаа зан үйлдэлээс нь хитрхи бие даасан гэдэг ч юм уу. Ер нь нэг юм альва зүйлийг өөр хийдэг, хэн нэгний үгэнд итгэдэггүй, маш тийм хартай гэх юм уу муу санаатай гэх мэт. Тэгэхээр итгэл болвол альва харилцааны суурь. Итгэлгүйгээр юу ч цаашаа явахгүй. Жишээлбэл жоохон хүүхдэд би ингээд хуугч өгөх гэсэн чинь надад итгэхгүй тэрийг уухгүй бол яах вэ Тэр ямар царай гарах бол тэр итгэлгүй бол ерөөсөө амьдрах цаашдаа үлдэх ямар ч боломжгүй. Ийм итгэл байдаг учраас л хүүхэд амьдарч, өсөж, хөгжиж, урагшилдаг. Тэгэхээр энэ бол бурханд итгэх итгэл гэдэг бол одоо жоохон төсөөлөл бууж байгаа гэж бодож байна. Бурханы хүүхдүүд болсон бид нэр бурхан аавда итгэхгүй бол бид хэрхэн итгэлээр амьдрах вэ? Тэгэхээр итгэл бол өнөөдрийн ишлэлээр бидний найдаг зүйлсийн бодит байдал харагдахгүй зүйлсийн баталгаа юм а гэж. Тэгээд итгэл бол үнэхээр бурханд таалагдах тэр үндэс баг. Тэгээд бурхан итгэлээр аврахаар төлөвлөсөн баг. Тэгээд бидний итгэл бурханд маш чухал. Их сонирхолтой бид нар эхлэл номноос эхлээд харах юм бол хүнд өрлөгтөн бурхантай харилцах харилцаа нь ямар ч өөсөйгүй тэр итгэл ямар ч саад татхургүй байсан. Тэр итгэлцэл, тэр амар тайван, тэр баяр хөөр, бурханы доторх, тэр ер бусын ерөөл, тэр хайрын дотн харилцаан донд байхаар уг нь бол хүнд өрлөгтөн бүтээгдсэн. Харин муу сүнсний дайсагнагч хонцогногчийн явуулгаар анхны хүмүүс итгэл эвдсэн. Тэд бурханд эргэлдсэн ба. Яг энэ эргэлзээнээс эхлээл хүн бурхан хоёрын хооронд маш том хангалт бий болсон. Өөрөөр хэлбэл гим нүглийн үндэс нь хүмүүний зүрх сэтгэлд байгаа үл итгэл болж таарч. Хүний хувьд хэрвээ бид бурханд итгэхгүй бол бурхантай харилцаанд цаад гарна. Бурханы сайн гэснийг би муу гэж бодож эхэлнэ. Бурханы муу гэснийг магадгүй сайн гэж бодож эхэлнэ. Яг эндээс л бүх асуудал ундран гарч байгаа. Тэгэхээр бурханыг сайн гэж, бурхан надад хамгийн сайныг төлөвлөсөн, бэлдсэн, бурхан надад хайртай гэж итгэх нь энэ бол бидний амь амьдралын үндэс байна. Тэгээ бид нэр яагаад эргэлздэг юм болоо? Яагаад бурханд итгэж чаддгүй вэ гэдэг асуулт гарна. Яг харамсалтай нь олон хүмүүсийн амьдрал тийм дардан сайхан байгаагүй. Ер нь хүн бүрийн л амьдралд асуудал байдаг. Бага байхад хэн нэгэн бидний итгэлийг эвдсэн учраас, хэн нэгэн итгэл даахаар байгаагүй учраас, хэн нэгэнд бид холигтуулсан хэн нэгэнд одоо юу гэдэм ямар нэгэн байдлаар бидний итгэж найддаг хүмүүс бидний итгэлийг алдсан, бидний гомдоосон, шархлуулсан учраас бид зүрх сэтгэл маань гомдсон, шархтай байдаг учраас яг үүн шигээ бодоод бид нэр бурхан аавд итгэх итгэлд маш том саад учирдаг баг. Өөрөө ирэхгүй бид нэр зүрх сэтгэлийн нүдэнд үл харагдах тийм шарах гомдол, үл итгэл тээж идэг. Энэ нь бурханд итгэх итгэл саад болж идэг. Бидний бүтээсэн бурхан байгаа гэж
итгэхэд маш хэцүү байдаг. Яг гэвэл амьдрал дээр маш олон асуудалтай нүүр тулжсэн. Тэр үед Бурхан хаана байсан бэ гэдэг асуулт гарч ирдэг. Харин өнөөдөр би та бүхнийг нэгэн зүйлд уриалахыг хүсэж байна. Бурхан бидний итгэлийг эргүүлэн өөр дээрээ авчрахыг хүсэж байгаамаа. Бидний алдагдсан тэрхүү итгэл Бурханы өмнө дахин сэргсэн байхыг Бурхан хүсэж байгаа. Тэр өөрийнхөө гайхалтай төлөвлөгөөг хүн төрөлхтний гим нүгэлд унсан яг тэр өдрөөс л эхлүүлсэн байдаг. Бид нар Эхлэл 3:14-өөс 17 харах юм бол Бурхан гим нүгэлд унсан Адам Ева хоёрыг цэцэрлэг дундуур хайгаад Адамаа чи хаана байна гэж асуусан байдаг. Энэ бол Бурханы зүрхний хашгираа байсан. Тэр өөрийн хүүхдийг тэр хаана байна гэж түүний зүрх үгүйлэн хашгирсан. Тэгээд тэр тэдний мэхэлсэн муу сүнсэнд муу ёрийн сүнснийг төлөөсөн тэрхүү могойд хандаа юу гэж хэлсэн гэхээр тэг чи энэ гим нүгэлд миний хүүхдүүдийг уруу татсан учраас чамд хараал хүрнэ. Чи насан турш газарт хөвлийгээрээ тоос шороо идэж мөлөх болно. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр энэ эмэгтэйн үр та хоёрын хооронд дайсагнал би үүсгэнэ. Эмэгтэйн үр чиний толгойг бяцгшгэнэ. Харин чи түүний өсгийг нэцлэх болно гэж. Энэ бол авралын төлөвлөгөө. Бурханы Библиэлд гарч байгаа хамгийн анхны сайн мэдээ гэдэг. Яг гэвэл энэ эмэгтэйн үр удам могоон толгойг бяцгшгэнэ гэсэн. Тэгэхээр бид загалмай дээр Иесусийн хийсэн тэрхүү үйлс нь могоон толгойг бяцгшгсэн энэ ялалт байсан юм а гэдгийг бид Библийн гэрэлд харж чадна. Тэгэхээр эх өдрүүдэд хамтдаа Библиэр аялъя. Яг энэхүү Бурханы авралын төлөвлөгөө, Бурханы хүсэл яг юу байсан юм? Өнөөдөр бидэнд Бурханы хүсэж байгаа тэр төлөвлөгөө нь юу вэ гэдгийг хамтдаа судалцгаая. Өнөөдрийн хувьд бүгдээрээ загалмай руу харж биднийг өөрт нь итгэхийг урьж дуудаж байгаа Бурханы тэр гайхалтай төлөвлөгөө мөн загалмай дээрх Иесусийн тэр үйлс яг бидний төлөө байгаа түүний нүд рүү олж харахыг танд би урамшуулan ятгаж. Бидэнд маш олон асуулт үйж болно. Бурханд итгэж чадахгүй, эргэлзэж байгаа олон асуудал өнгөрсөн амьдралд маань байсан шарах сорив. Энэ бүхнээс болоод бид нэр Бурханд итгэж чадахгүй байж болно. Харин Иесусийн загалмай дээрх үйлс рүү түүний бидний төлөө урсгасан амьд ариун тэр тахилын цус, түүний өргөсөн бие, түүний нулимс, түүний золиос, түүний хайрын харц биднийг Бурхан руу итгэх итгэл рүү эргүүлж чадна. Бид бүх асуулт, бүх гомдол шархаа загалмай өмнө авчираад түүн рүү харах үед Бурханы тэр хайр, нэгүүлсэл биднийг Бурхан эцэгтэй минь эвлэрүүлж чадна. Тэгээ бүгдээрээ хамтдаа энэ цагийг дуусган залбирцгаая. Тэмээ эзэн минь таньда талархъя. Бидний төлөө урсгасан цус, таны өргөсөн тэр золиос тахил, тэр зовлон зүдгүүр, тэр ичхүүр, тэр харгисллыг төвчсөн төвчээр бусдын төлөө байсан таны хайр. Танд итгэх итгэл рүү биднийг авчирдах талархъя. Эзэн минь та биднийг өөрт нь итгэх итгэлээр дамжуулан өөртөө ойртуулж аврахаар шийдсэн. Энэ бол таны санаачлага, таны хайр, таны нэгүсэл байсан мөлий. Эзэн минь бидний үнэхээр тэр бардамнал, тэр сайрхлаас та хамгаалахын тулд та өөрт нь итгэх итгэлийг онцолж бас та итгэлээр
та гайхалтайгаар биднийг аварч итгэлээр дамжуулж биднэр өөрийгөө илэрхийлэн харуулж энэ дэлхийд алдаршуулахаар та биднийг дуудсан билээ. Бидний итгэл дуудсан тань талархаж өнөөдрийн маань бүхий л ажил үйлсийг та ерөөн сахиж удирдах өгөөрэй хэмээн танд даатхан залбирч байна. Амен. Амен. Тэгээ бурхан таныг итгэлээр улам илүү өрөөх болтугай. Итгэлээр дамжуулж эзэн бурхан таны амьдралд өөрийн сүнсээр гайхалтай ажиллаа хийж алдарших болтугай. Ирэх өдрүүдэд эргэн уулзцгаая.